Сайн байцгаана үзэгчдээ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 13 цаг болсон байна. Тэнгэр телевизийн Тэнгэр панел технологийн хэлэлцүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За технологийн салбарт өмнө нь бид нэр шинэ ухаалаг утас, шинэ утасны загварууд танилцуулах тулганд за тэр загвар ямар функцтэй, ямар нэмэлтүүдтэй гэдгийг нь бүгднийг мэддэг байсан бол за сүүлийн 2-3 жилийн хугацаанд шинэ хэмэл оюуны модель загварууд танилцуулах тулганд энэ модель ийм шинэ чанартай, ийм шинэ нэмэлтүүдийг агуулж байгаа гэдгийг бол мэддэг тийм технологийн эренг үе рүү ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид хэмэл оюуны давалгаагийн дараагийн үргэлжлэл гэж яригдж байгаа агентийн системээр ярилцахаар салбарын мэргэжилтнүүд өрсөн байна. Өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр манай студид Мазал AI-ийн хамт үүсгэн байгуулагч их болт за мөн Монгол группийн технологи хариуцсан захирал CS руу хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр бид өнөөдөр агентийн системийн талаар ярилцахаас өмнө та хоёрыг яг хэмэл оюун уу, хүн үү, робот уу гэдэг нэг юм жижигхэн тест бэлдсэн байгаа. Тэгээд бид нар одоо яг энэ дэлгэцэн дээр манай найруулагч өгөх байх. Тэгээд бид нар интернетэд ороод явж явах болгонд энэ бол бидэрт маш их тааралддаг зүйл те. Та яг робот мөн үү эсвэл бодит хүн мөн үү гэдэг зүйлийг асуудаг. Тэгэхээр хоёр ихлэж хэлээ. Болцсон. За хоёр химэл оюун биш хүн байна. Тэгэхээр энэ асуултаас яг энэ бидний өдөр тутамдаа интернет дээр хийсэж байхад ер нь тааралддаг энэ зүйлээс асуултаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр химэл оюун роботууд яг энийг яагаад давж чадахгүй гэдэг технологийн шийдлийг ер нь гаргасан бэ? Энэудаас асуух. За давж чадахгүй жоохтой одоо зарим нь боломжтой болсон шүү дээ тий. За яг зарим нэг системд бол илүү одоо энэ captcha гэдэг системээ илүү comprehensive болгоод даалгавруудаа маш хөндрүүлсэн. Яг автоматжуулаад одоо хэцүү. Зүгээр ойр зүрийн юм бөглөх юмнууд бол ер нь боломжтой болсон байгаад байгаа. Товчхонд хариулах нь. За, товчхондоо л юмрхөө. Тэгэхээр цензур хахаас ер нь агентийн системийн талаар ер нь эхлээд хэдүүлээ яг суураасаа эхлэе гэж бодож байна л да. Тэгээд яг энэ одоо хэмэл оюуны технологийн салбарт тэргүүлж байгаа бүх компаниуд маань өөрсдийн гэсэн агентийн системүүдийг бас гаргачихсан байна. Тэгэхээр ер нь энэ агентийн систем гэж монголоор яриад байгаа энэ зүйл маань өөрөө яг юуг хэлж байгаа вэ? Хэмэл оюунд суурилсан агентийн систем гэхээр бас өөр юуг илэрхийлж байгаа вэ? За баярлалаа энэ ярилцлаганд орж яваад. Ер нь бол яг хэмэл оюуны хөгжил 1970 оноос эхлээд нэлээд ингэ явцаар байгаа те. Яг үнэхээр 2021-2 онд ChatGPT энэ language моделүүд нэлээд хүчтэй гарч ирснээр бүх нийтийн анхаарал нэлээд хүчтэй орж ийн л доо. Тэгэхээр яг энэ language моделийн дараагийн нэг том давалгаа гэдгийг бол ялцгүй AI агент байна гэж ярьж байгаа. Тэгэхээр AI агент гэдэг маань ер нь нэлээд том давалгаа үүсгэх юм байна. За өнөөдөр одоо ашиглагдж байгаа бүх системүүд AI агент руу тодорхой хэмжээнд шилжих байхаа гэсэн энэ хүлээлттэй байгаа. Тэгэхээр AI агентыг зүгээр ингээд language модельдээс юугаараа агуулна одоо ялгаатай гэж үзэж байгаа вэ гэхээр за language модель маань бол суур модель те. Энэ бол ерөөсөө маш их хэмжээний текст мэдээлэл дээр суралцчихсан хэмэл оюуны моделүүд байж байгаа. За маш их хэмжээний текст мэдээлэл дээр суралцсан учраас эхний одоо language моделийн суур нь бол бидний оруулсан текстийг аваад тэрэн дээр одоо ажиллаад эргүүлээд тэрнтэй төстөө одоо хамгийн ойролцоо байж болох тэр текстүүдийг буцаагаад өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө текстэн дээр байж байгаа хэв паттерн гэж ярьдаг. Хэвийг болоод тэр хэвэнд нь зориулсан хариултуудыг өгсөж байгаа. Харин агент болоод ирэхээр одоо сүүлийн үед хүчтэй яригдж байгаа юм юу гэхээр илүү учир шалтгааныг зүгээр нэг юм хэв загвар паттерныг олоод текстээ сутга буцаах биш илүү учир шалтгааныг гаргадаг те дүгнэлт хийдэг, бодлого боддог. Одоо жишээ нь хамгийн энгийн жишээ хэлээ л да бид нар нэг хот руу аялахчлаа гэж бодъё те тэр хот руу аялах байгаа гэж бодоход 2-3 газараар бид нар онгоцоор нишээ тэр газараа хурж болно. Хэрвээ бид нар энийг ингээд хэмэл оюуны агент руу асуух юм бол агент маань өөрөө 2-3 газрын үнийн хацуултуудыг хийгээд цаг хугацааг нь бодоод бодолт хийгээд эргүүлээд надаа яг бүр юм бодсон дүнтэй сонголтуудыг өгөх байхгүй. Зүгээр би language модель рүү өгөх юм бол хуучин өмнөх үеийн language моделүүд бол миний яг асуусан асуултанд нийт интернетд байж байгаа хамгийн түгээмэл хариултыг л буцаагаад өгч өгч.
Тэгэхээр өнгөрсөн оны яг төгсгөл хэсэгт Anthropic стартап гэж байгаа тийм OpenAI хуучин инженеруудын үүсгэн байгуулсан стартап өөрсдийнхөө Cloud Sonnet-ийг модельо танилцуулахдаа нэг компьютер юус гэдэг нэг функцийг танилцуулсан шүү дээ. За тэрнээс хойш бас OpenAI өөрсдийнхөө яг operator гэдэг нэртэй шинэ AI agent-ийг бас танилцууллаа. За Google компаниас Gemini хэмэл оюунда бид нараас энэ функцүүдийг нэмж байгаа гэдэг мэдээллүүдийг өгөө шинжилэлтүүдээ хийгээд явж байна. Тэгэхээр энэд бас суухад ер нь хамгийн сүүлийн үеийн хамгийн чадамжтай агент системүүд ямар системүүд одоогийн байдлаар байна? LLM-үүд ч юм бол тэр ярьсанчлан зүгээр асуултанд хариулж байгаа юм самрайзинг тэр хийж байгаа гэдэг. За одоо компьютер хэрэглээд эхэлж байна. Компьютер дундаа браузерууд ашиглаад эхэлж байна. Хүний өмнөөс одоо хийдэг үйлдэлүүдийг онлайнаар ингэ хийдэг болж байна гэдэг. Эднээс яг одоо агентийн систем суурин болж ирээд байгаа юм л та. За яг хамгийн сүүлийн одоо өмнөх одоо юунуудыг дурдлаа. Тэгээд хамгийн яг сайн нь бол одоогоор бол Manus AI гэдэг хятадаас гараад ирсэн тийм. Тэгээд яг технологийн хувьд нь бодоод үзэхэд бол манай хүмүүс зүгээр юу ашиглаж байгаа л да. Anthropic-ийн 3.7 гэсэн үйл гарсан hybrid модель. За hybrid гэдэг нь юу гэсэн үг гэхээр амархан асуулт орж ирэхэд хэлбэрхэн жижиг дуу модель ашигладаг. Хоёрдугаар тарих шаарддаг жоохон цаг орох юм дээр нөгөө reasoning гэдэг тийм одоо учир шалтгааныг олдог тийм одоо горимлуу ингэ шилжчихдэг. За тэр моделийг ашиглаад дээрэс нь нээлттэйхэн зүгээр браузер төлөгээд одоо жишээ нь төлөгийг ашиглаад ингэж хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм сонирхолтой харагдж байгаа талаар яг LLM бол одоо юу гэдгийг тог цахилгаан гэдэг шиг одоо нэг юм utility одоо хэрэглээ болох гэдэг юм л тийм. Тэгвэл яг тэн дээр одоо гарч ирж байгаа аппликейшн эйжентүүдийн тэр нь яг одоо эцсийн хэрэглэгч яг ямар импакт үзүүлж байгаа гэдэг. Тэрнээс бас өөр болоод байна. За Manus-ыг бол тийм би яг access авч чаддаг гэн. Гэхдээ одоо найзууд маань авцсан яг ингээд цуг суугаад ажиллаулаад үзэхэд баш бүр хамаагүй дээр юм байл л да. Жишээ нь би ChatGPT-ийн $200 Pro гэдэг төлбөрийг одоо чинь ашигладаг тийм. Тэн дээр компанитайгаа холбоотой жоохон бодох шаардлагатай цаг ордог юмнуудаа бүгдийг ингээд хэлэх гэж байгаа. Гэхдээ Pro одоо яаж ажилладаг гэхээр асуултанд асуухад буцаагаад нэг хэсэг асуултууд асууна. Refine хийгээд те сайжруулад. Тэгээд тэнд нь зориулаад өгөхөд за нэг асуултаасаа хамаараад нэг 5-аас 30 минут юм ингээд хариулж байгаа юм. За Manus-ийн хувьд болохоор тэрийг одоо ингээд давталтанд оруулсан буюу гарч ирлээ. Тэрийг юу болж байгааг бүх одоо thinking process одоо бодож байгаа бодлуудын бүгднийг ингээд харуулдаг. Яг юу бодоод энэ юу болоод энэ. За тэгмээ report тус бүрэлдэхүүн дээр ингээд одоо ороод харчиж болно. Цаашаа үргэлжлүүлээд дахиад ингээд явуулаад ажилладаг юм давталттай юм шиг. Тэгэхээр одоо яг хэрэглээний хувьд бол бүр үнэхээр айхтар болчихсон юм л. Зөвхөн юм нэг McKinsey style одоо ийм executive summary маягийн гарахгүйгээр тэр ингээ үргэлжлээд ингээ яваад байх боломжтой болчиход байгаа юм. Тэр өнгөрсөн 2 дугаар сард бас манай Монгол улс олон нийтэд анх удаа Data AI гэдэг конференсоор өөрсдөө хэмэл оюуны үндэсний стратегийг тэр удаад анхны удаа тэр өдөр бол танилцуулсан. Өнгөрсөн 2 дугаар сарын 13-ны өдөр бол танилцуулсан санагдаж байна. Тэгэхээр цэсрүү хахаас суухад ер нь манай Монгол улс ер нь ямар хэмэл оюуны стратеги баримтлагаар ажиллаж байгаа вэ? Ер нь энэ ажил бас ямар шатнд явж байгаа вэ? За тийм хэмэл оюуны стратегийг батлах ажил бол маш чухал ажил болсон явж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар дэлхийн 80 орчим хэмэл оюуны стратеги гаргачихсан. Ер нь бол түрүүн энэуд бас хэллээ те хэмэл оюуныг бол бид нар гал цахилгаантай зөөрлөж үзэж байгаа байхгүй хүн төрөлхтний хамгийн чухал ололтуудтай. Тийм учраас энэ улс орнууд бүгдээрээ хэмэл оюуны стратеги гаргаад байгаа. Өөр бусад технологиуд дээр та ер нь стратеги гаргаж ирсэн гэж сонсож байгааг баг тий. Яг хэмэл оюун дээр бол бүх улс орн стратеги гаргах хэрэгтэй байна. Энэ бол маш чухал ололт юм байна. Бидний амьдралыг, бидний улс орныг ирээдүйд үнцээр нь өөрчлөх юм байна. Тийм учраас стратеги гаргаад алхамтай, зэгцтэй, бодлоготой явахгүй болохгүй нэ гэдээ ингэж явж байгаа гэсэн үг. За Монгол улсын хувьд болохоор ер нь ямархуу байдалтай байгаа вэ гэхээр мэдээж Монгол улсын хувьд бол хүн ам өөрийн одоо эдийн засгийн нөхцөл байдлын боломж болцоогоо харж ягаад ямархуу байдлаар явбал сайн бэ гэдээ маш олон хүмүүсийг оролцуулаад уулзаад одоо ингээд нэлээд хэлцүүлэг өрнөсөн. За энэ дээр суурлаад ерөнхийдөө ямархуу тактик явж байгаа вэ гэхээр за нэгдүгürt нь хэмэл оюун маань хоёр үндсэн том одоо зүйлийг нийгэм товчрох гэдэг юм л да. Нэгдүгürt нь эдийн засгийн далд нөлөө бүтээмж маш их бүтээмжийг авчирна. Одоо саяхан Билл Гейтсийн нэг юу байсан шүү дээ. Нэг 10 жилийн дараа хүн бол 7 хоногт 2 өдөр ажилладаг болох байх гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ чинь өөрөөр хэлбэл хэмэл оюун маш их хэмиг автоматжуулах гэдэг. Роботууд орж ирэх гэдэг маш олон одоо зүгээр энгийн офисын ажлууд ч гэсэн ингээ бүрэн автоматчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтээмжийн асуудал бол хүчтэй яригдана.
Тэгэхээр бид нар бушуухан энэ хэмэл оюуныг улс орныхоо үндсэн хамгийн чухал салбаруудад боловсрол, эрүүл мэнд одоо юу гэдэг те ингээд 5-6 гол салбар руугаа бүр илүү анхаарад энэ бүтээмжийг нэмэгдүүлэх гэдэг дээр ажиллах хэрэгтэй байна. За хамгийн энгийн жишээ л да багш те багш хүүхдтэй ажиллаж байгаа. Хүүхдтэй ажиллаж байгаа хүүхдийн гэрийн даалгаврыг шалгах, багш хүүхдтэйгээ нөгөө даалгавар өгөх, бэлдэх маш их цагийг зарцуулж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр Монгол улсад нэг 30-40 мянган багш байж байгаа. Багш хүрэлцэхгүй байна, олдохгүй байна гэж юм тийм үү? Тэгвэл энэ дээр хэмэл оюуны зөвхөн тэр багшийн гэрийн даалгавартай холбоотой ажлыг л хэмэл оюунаар автоматжуулаад ингээд бэлдээд өгөхөд л маш том бүтээмжийн ажил яригдж байгаа байхгүй. Энд чинь цагаараа эдийн засгт айгүй том нөлөө авчирна гэсэн. Тэгэхээр ийм чиглэл рүү нэгдүгürt ажиллах хэрэгтэй байна гэдэг асуудал яригдж байгаа. За хоёрт нь мэдээж хэмэл оюун гэдэг тэгэхээр дэлхийн бүх улс орнууд энэ дээр тэргүүлэх байр суурьтай өөрийн орон зайгаа ажиллах гэдэг явж байна л да. Хятадууд бол жишээ нь 2017 онд бид нар дэлхийд хэмэл оюунаар 2030 он гэхэд нэг номерт орон тэргүүлнэ гэж зарлчихсан. За Америк бол угаасаа бүр ингээд маш их хөрөнгө оруулалт те ялангуяа энэ чинь төрөөс нь нэг хамаардгүй технологийн компаниуд нь өөртөө угаасаа урд нь гараад ингээд мандалаад явдаг. Тэгэхээр энэ дээр сая ингээд Трамп ерөнхийлөгч боллоо $500 тэрбум энэ тэрэг ингээд хөрөнгө оруулалтыг ерөөсөө ингээд тасралтгүй явуулж штэ. За зөвхөн ийм том улсуудаас гадна жижигхэн улсууд байна. Жишээ нь харьцангуй хүн ам ойролцоо гэх юм бол Сингапур, Эстони эдгээр гэдэг. Тэгэхээр эдгээр улсууд бол бас л бид нар хэмэл оюун дээр дэлхийд тэргүүлэн өөрсдийнхөө боломжийг одоо хамгийн урд нь гаргана гэдээ явж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд мөн адилхан бидний ямар болцоо байна уу гэвэл бид нар тодорхой салбар руу чиглэх гээд үзүүл яасан. Жишээ нь уул уурхай гэдэг нь тийм уул уурхай бол Монгол улсын өнөөгийн эдийн засгийн хамгийн гол салбар мөн үү мөн. Гэхдээ уул уурхай гэдэг чинь одоо та нар ингээ анзаарвал Канада, Австрали зэрэг улсууд уул уурхай орнууд. Гэхдээ уул уурхайгаа дагуулсан маш олон компаниуд байдаг. Канадын маш олон уул уурхай бүтээгдэхүүн хийдэг, одоо тэр тоног төхөөрөмж, машин эдангийг хийдэг олон компаниуд байна. Бараг уул уурхайгаас мөнгө олоод байна уу? Нөгөө уул уурхайд ашигладаг төхөөрөмжөөс мөнгө олж гэнэ үү гэдэг асуудалтай болсон. Тэгэнгүүт тэрийг чинь дагаад тэрнээс нь одоо энэ хэмэл оюуны технологиуд яалтчгүй нэвтэрнэ. Тэгэхээр одоо Монголд хийж байгаа энэ уул уурхай компаниуд дээр бид нар жишээ нь томоохон системүүдийг аль болох үндэсний компаниудаараа үндэсний одоо AI-ийн чиглэлийн мэрэгчлэлтэнгүүдээр ингээд явуулах энэ болцоороо фокуслаад анхаарал үзүүл яасан гэсэн нэг ийм стратеги явж байгаа гэсэн. За гуравт нь бол хэмэл оюун гэхээр ер нь бол хэмэл оюуныг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гурван зүйл байгаа. Нэгдүгээрт нь дэд үтс. Дэд үтс гэдэг нь өвөгдлийн дэд үтс маш хүчтэй тооцоолох кластер буюу одоо server farm. За хоёрт нь юу гэж байгаа дата байхгүй бол бид нар хэмэл оюуныг яриад нэмэргүй те. За гуравт нь болохоор энэ дээр ажилладаг маш өндөр чадвартай залуучууд, мэрэгчлэлтэнгүүд ийм гурван юм зайлшгүй байх хэрэгтэй. За тэгэхдээ AI-ыг ингээд бусад технологитойгоо ингээд харьцуулаад үзэхэд AI-ийн технологи бол R&D дээр аюул их суурилдаг, судалгаа хөгжүүлэлтэн дээр. Зарим технологи бол цэвэр инженерийн багаар явдаг бол AI дээр бол яалтчгүй юм судалгаа хөгжүүлэлт буюу судлаач нар нэг талдаа нөгөө талдаа инженерүүд ингээд хамтраад ингээд явах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр Монголд бол R&D-гийн хөрөнгө оруулалт маш муутай. R&D ер нь бол тодорхой бараг байхгүйтэй адилхан. Тэгэхээр энэ дээр бол бас онцгой анхаарад R&D-г нэлээд хөгжүүлэх. За энэ дээр одоо бидний бас ярьж байгаа хамгийн сонирхолтой зүйл гэвэл энэ PhD хөтөлбөрүүдийг гаргая. Энийг одоо ингээд бүтэн цагийн цалинтай ийм хөтөлбөрүүд байвал яасан бэ? Бусад бүх улс орнууд тийм биш үү? Одоо Австрали байна, Америк байна. Одоо сая Америкийн хэлж байгаа энэ том language моделүүд хаанаас гарсан? Энэ чинь дандаа академиас гарсан байхгүй юу? Одоо 2012 оны одоо deep learning-ийн хамгийн мундаг AlexNet гэдэг модель байна тийм. Энэ чинь их сургуулиуд дээр явж исэн модель. Анх үүсгээд хөгжүүлээд ингээ гараад ирснийг нь анзаараад том компаниуд бүр их том датан дээр бүр их хөрөнгө оруулалт тэгээд том кластер үүсгээд ажлуулангууд нөгөө академи дээр явж ирсэн юм чинь гээд дотроод хөгжөөд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар явахгүй бол болохгүй байгаа. Манай жишээ нь одоо яг ингээд уул уурхайн судалгаа хий те одоо хайгуулын дата байж бол хайгуулын дата эсвэл Монгол түгээмэл байгаа өвчин биш та халдварууд гэдэг юм уу. Энэ өвчнүүд дээр ажиллая гэхэд нэг талдаа инженерүүд нөгөө талдаа ангаахын эрдэмтэд байж байгаа шүү дээ. Ингээ хамтраад тэр бүтэн full time PhD-гээ хийгээд ингээд судалгаа хийгээ гараад ирэх юм бол за энэ дээр нь харин компаниуд цаашаа бүтээгдэхүүн хөгжүүлээд явах боломжтой гэдэг ч юм уу те. Иймэрхүү гол асуудлууд яригдаад явж байгаа да. Тэгээ нэг уул уурхай салбарыг дорцсонтой холбоотойгоор нэг бас мэдээлэл өгөхөд бас өнгөрсөн 7 хоногт Австрали улсад бас Earth AI гэдэг нэртэй стартап хэмэл оюуны тусламжтайгаар бас
орд илрүүлсэн байлаа. Тэгэхээр манай Монгол улсад бас яг энэ хэмэл оюуны чиглэлээр ажиллаж байгаа технологийн компаниуд ч бас яг өөрсөндөө байгаа салбар руугаа хамгийн одоо уулуурхаа хөдөө аж ахуй гэдэг ч юм уу тэрлүүгээ хэмэл оюуныг чиглүүлвэл илүү үр дүнтэй юм шиг миний хувьд бас санагдсан. Тэгэхээр энэ удаас асуухад Прогийн хувьд бол нөө operator гэдэг агентийн системийг нь бол ашиглах хэрэгтэй болж ChatGPT дээр тий. Тэгэхээр ер нь одоо энэ агентийн системүүдийг чи өдөр тутмын ажилдаа ашиглахад хэрэглээ талаас чиний бүтээмжийг ер нь яаж нэмэгдүүлж байгаа тэр төлөө туршлагаасаа бидэнтэй болцсон. Тэгээ манайх ч одоо Австралид ингээд өсөлттэй стартап компани тэгээд стартап ч юм бол юу штэ хязгаарлагдмал нөөц. Тэгэхээр биднээсээ гаргаж байгаа шийдвэр болгон одоо хөдлөх акшн болгон хамгийн оптимал явах хэрэгтэй гэдэг. Яг миний хувийн зүг дээр л юу гэдэг чинь баг ажлынхаа 90%-ийг боломжтой бол автоматжуулна. Зарим нэгэн таскуудаа ингээд одоо эйженттэй өгчдөг ч юмтай ингээд явдаг л там. Тэгэл өглөө одоо юу гэдэг чинь код бичихдэр бол тийм эйжентүүд маань бас харьцангуй гайг болсон шнэ. Гэхдээ нөө програм бичдэг хүмүүсийг бүр олох нь хаашаа тийм яг биднес нөө ашиглаж байгаа болохоор бас мэдж байгаа лимитейшнуд байгаад байгаа. Давхар хайп гэдэг одоо бас жоохон хутлаа буруу мэдээлэл бас их олон нийтэд хүрээдэг шиг байна. Тэр талаасаа тийм яг хэрэглээ талаас бол би ерөөсөө тийм нэг дор одоо юу гэдэг чинь 10 өөр мэргэжлийн юм ажлуудыг хийж болоод нэг medical accounting одоо нэгтлэн бодохоо нэг бол одоо хуулийн зарим нэг материалууд ингээ харах шаардлагатай болдог ч юм уу ингээд өмнө нь бол би энэ бол боломж байсан те хэмээл оюуханы одоо эйжентийн тусалтаагүйгээр одоо бол ингээд бас стартап ертөнцийн санаа харагдаад байгаа нь ерөөсөө 5 хүнтэй стартапууд одоо юунод unicorn-ууд болоод эхэлж байна те тэр 50 500 компаниудаас илүү гарч болоод байгаа байхгүй. Одоо нэг тийм сонирхолтой бас ирчээд байгаа. Бүтээмжийн хувьд бол тийм ер нь бол өөр дөмнөхөөс өмнө боломжгүй байсан юм бүгдээр боломжтой болж эхэлж байна тийм. Ингээд явж байгаа. За наацхаа одоо юу гэдэг чинь онлайн одоо sales гэдэг процесс шүү дээ. Яг борлуулалт хэсэг дээр ер нь эйжентүүд ороод ирсэн. Одоо байгаа. Тэгэхээр өдөр тутам ирж байгаа мэйлүүд бол ер нь танай компани талаар аль хэдийн эйжент нөөрөө судлаад вебсайтаар чинь зочлоод сүүл LinkedIn дээр ч одоо жишээ нь юу бичигдсэн гэдгийг харж агаад тэгээ tailored буюу яг компани мөн хүндэн тохирсон байдлаар ингээд орж ирдэг ч юм уу те. Ингээд ирэхлээр нэг худалдаа авалтын юу бол хамаагүй их болдог ч юм уу. Гэхмэчлэн ингээд янз бүрийн байдлаар ашиглаж байгаа бас. Тэгээ компаниудын хувьд бол миний зүг харж байгаагаар бол хоёр том сонголт бол ирж байгаа юм шиг санагдаад байгаа. За нэг нь за 1000 орчим доллараар өөрсдийнхөө ажилтан мэрэгчлэлтүүдэд залинжуулах уу эсвэл 200-300 долларын төлбөр төлөөд тэ сар болгон юм хэмэл оюуны системүүдийг ашиглах уу гэдэг. Тэгэхээр яг бид гурыг яг ингээд ярилцаа сууж авах хоорондоо дэлхийд дахинд нэг хэмэл оюуны тренд ирчиг авч байна л да. Хоёр бас харсан баг. OpenAI компани өнгөрсөн 7 хоногт GPT-4 модельийнхоо зураг генерашн хийдэг хэсгээ илүү сайжруулан танилцуулсантай холбоотойгоор Японы алдарт аниме бүтээдэг Ghibli студийн яг анимашныг дуурайсан зургуудыг хүмүүс өөрсдийнхөө зургуудаар хувиргах за өнгөрсөн өчигдөр л гэхэд бас бүх хэрэглэгчдэд энийг үнэгүй болгож байгаа гэдэг мэдээллийг бол тус компани зүгээс хийгээд байна. Тэгэхээр шууд зургаа ингээд хэмэл оюуны систем рүү оруулаад ингээд өөрсдийнхөө хувийн мэдээллийг өгөөд байхад хэр аюулгүй бэ? Цэсвэр хахаас энийг асуухт ер нь аюулгүй байдлын талаас бидний нэг яаж харах ёстой вэ? Тийм аюулгүй байдлын хувьд бол яг мэдээж маш аюулгүй байдал айгүй том асуудал те. Одоо ингээд бүх юм хамгийн нэгдүгürt яригдах юм юу вэ гэхээр хэмэл оюун гэдэг бол ерөөсөө датан дээр суурилж. Тэгэхээр нөгөө үг байгаа шүү дээ garbage in garbage out гэдэг гиго гэдэг. Тэр нь болохоор хэмэл оюуны модель чинь супер гэж болно. Гэхдээ хог оруулах юм бол хог л гарна гэж байна. Тэгэхээр дата бол айгүй чухал. Дата сайн дата бэлдээд хэмэл оюунууд тургаад ингээд таашаа ажиллана гэсэн үг. За ингээд бүх юм датан дээр болоод ирэхээр ялцгүй аюулгүй байдал хамгийн чухал болсон тийм. Бүгд л датагаа хамгаалах хэрэгтэй, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй ийм болцоо явж байгаа. За яг ийм 2-3 асуудал байж байгаа. Одоо жишээ нь дата сая аюулгүй байдал гэж зүгээр аюул том концепт явж байгаа байхгүй. Бид нар зүгээр ингээд байгууллагын хувьд датагаа менеж хийгээд дата дэдвэрцээ байгуулад энийхээ дата аюулгүй байдлыг хангах гэдэг тусдаа маш том сэдв тийм. Эсвэл зүгээр яг юм нээлттэй байж байгаа юм том language модельүүдийг ашиглах энийг бизнесийн үйл ажиллагаанд ашиглах гэдэг дээр аюулгүй байдал ямар байх вэ гэдэг дээр бол арай тусдаа асуудал яриа явчихна. Би зүгээр өөрөө бодохдоо бол саяхан бас нэг юм жишээ ярьжсэн чинь Samsung-ийн инженерүүд ингээд кодо OpenAI-аар ингээд ревю хийгээд тусаад явж байсан чинь өөр яг одоо Samsung-ийн яг тэр салбар дээр нөрсөлдөг нөхдүүд яг адилхан асуулт ингээд промпт хийгээд ингээд асуусан чинь гараад ирсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүт тэр чинь нөгөө Samsung-ийн ийм кодоор ингэж бүтцэж явж байгаа юм байна. Бид нар ингээд бичиж явуул яасан ингээд гэх мэтийн жишээтэй. Тэгэхээр иймэрхүү асуудлууд мэдээж үүснэ. Зүгээр тэрэн дээр бол сервисийн юмнуудыг бол аль хэдийн энэ том технологийн компаниуд өөрсдөө хийгээд эхэлсэн.
Одоо яг нэг private байх боломжийн нөгөөд тий. Одоо би чинь OpenAI, Gemini ч юм уу Cloud ч юм ашиглалаа. Яг манай enterprise data байвал энэ ийм importationтэй ингэн тэгнэ гэдэг энэ цаашаа бүр ингээд улам хөгжинэ. Тэгэхээр энэ бол би бол гайгүй болох бах. Гэхдээ нөгөө талдаа мэдээж яг эсрэг талынх нь айран бас ажиллаж байгаа шүү дээ. Буцаагаад датаг нь авдаг, хулгайлдаг, сэргийлдэг ийм юмнууд. Тэгэхээр ингээл энэ хоёр маань ингээл тасралтгүй ингээл бие нэг нөхөл хөгжих бах та. Технологи хоёр талтай гэж ярьдаг шүү дээ, тий. Хэрэгч чань, сөрөгч чань. Яг хэрэглээ талаас бол одоо жишээ нь хоёр юм бодох хэрэгтэй. ChatGPT гэдэг оронгууд энэ чинь consumer product тий буюу home store ерөнхийдөө зориулсан product. За байгууллагууд энэ төрхлөг чинь API буюу нэг програмчлалын интерфейс ингээд ашиглаж байгаа. Яг consumer product-ийг ингээд ороод ашигласан ч гэсэн одоо нөө телемаркетинг гэдэг нэг хэсгийг нь disable хийгээд тэгхгүйгээр анхны одоо default утгаараа жишээ нь датагч авна шүү гэдэг байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг бол энэ компаниуд чинь одоо ялангуяа Европт нэг тий маш сайн сахиулж байгаа. Тэгээ улс тань дээр энэ байгууллагч өөрсдөө асуудал дараа нь орох магадaltaй байгаа. Одоо тэгэхээр энэ дээр бол харьцангуй гайгүй ойлголт жоохон юу бас өөр үт юм байл л да. За DeepSeek ч гэсэн бас нэг үйлчлэгээний нөхцөл дээр итгэсэн байдаг те. Яг та зөвшөөрөл биднээс авна. Үгүй бол ярихгүй гэдэг. Платформуудыг одоо API application program interface-ээр одоо ингээд автоматжуулах юм уу байгууллагын дотоод юмнуудаа хийхэд API ашиглаж байгаа тохиолдолд угаасаа нөхцөл нь манайх датан дээр ч огт сурахгүй гэдэг юм байдлаар явж байгаа. Ирээ тэгэхгүй бол угаасаа энэ чинь хинч ашиглахгүй л дээ тийм. Тэгэхээр бас нэг яригддаг сэдв болохоор нөө яг алтан байгууллага одоо enterprise дээр ороод ирдэг зүйл нөө data sovereignty гэдэг. За энэ бас дотроо хоёр яригдана. За гэдэг чинь Монгол улсад одоо жишээ нь хувийн нууцлалаа дата байвал Монголоос гарах хэсгүү. Тодорхой хэмжээгээр энэ дээр post processing буюу одоо нууцлалтай мэдээллүүдийг нь одоо масклаад тийм танигдахыг болгоод ингүүл болно ч гэдэг юм. Байгууллагын төвшөнд болохоор одоо жишээ нь тийм regulated одоо тийм хязгаарлагдмал одоо юм бүсд ажиллах хэрэгтэй одоо жишээ нь insurance одоо даатгалын компани банкуд ч юм тийм. За эднээс ч юм болохоор нөгөө нэг өглөн тухайн одоо компанид зөвхөн байх хэрэгтэй ч юм уу эсвэл юу гэдэг юм улстай үлдэх хэрэгтэй ч гэх юм тийм. Ингээ явж байгаа. Тэр тохиолдолд бол одоо гадны улсуудад бол агай амралцаад байна. Яг бол нөгөө AWS юм уу GCP гэх нэг cloud үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд нь аль хэдийн тэрийг нь хангаад өгсөн. Нутаг дэвсгэртэй нь байж идэг. Тэгэхээр шууд аваад ажиллах ингээ боломж бол гайгүй. Тэрэн дээр л асуудал бол. Тэгэхээр зохиогч эрхтэй холбоотой асуулт асуугаад Ghibli-гийн трендийн яриаг ер нь дуусгах гэж бодож байна. Тэгэхээр ер нь бид нар интернетэд маш олон өөрсдийнхөө зураг тий өөрсдийнхөө бичиж байгаа текст, контекст янз янзын датануудыг аплод хийж оруулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ интернетэд байгаа датануудыг ер нь хэр зохистой ашиглах вэ гэдэг нь ер нь бол хэмэл оюуныг анх яг ингээд 10 жилийн өмнөөс л хойш ер нь яриг хүчтэй яригдж байсан. Тэгэхээр технологийн салбарт байгаа ер нь гол нөлөө бүхий салбарын мэрэгжилтнүүдийн байр суурьудаас ялгаатай байх шиг байна. За миний нэг уншижсэнээр болохоор LinkedIn-ийн нөө хамтран үүсгэн байгуулагч Reid Hoffman гэдэг хүн байдаг шүү дээ. Тэр хүний санаа болохоор одоо интернетэд байгаа датанууд ч угаасаа тэртээ тэргүй хинч ашиглахгүй болчихно шүү дээ. Тэгээд тэрий чинь хэмэл оюуны модель сурах ашиглаж байгаа нь бараг илүү үр дүнтэй гэдэг ч юм уу. За зарим нэг хэсэг нь болохоор зохиогчийн эрх гэдэг зүйл бол хамгийн чухал. Одоо New York Times хувьд бол OpenAI-ыг шүүхт өгсөн байгаа гэдэг ч юм уу. За энэ Ghibli-гийн студиос магадгүй өгөх байх те. Тэгэхээр ингээд ер нь зохиогчийн эрх талаас ер нь хэмэл оюунд энэ хоёр ер нь яаж явах шаардлагатай бэ? Цэсвэр ахын хувьд энэ дээр ямар байр суурьтай вэ? Яг наад дээр ч бол сая өөрөө хэллээ те. Айгүй маргаантай байгаа гэдэг. Тэр айгүй том маргаантай сэдв байгаа. Ер нь бол хэмэл оюун дээр нэг би бол энэ Америкийн барьж байгаа бодлого Европуудын барьж байгаа бодлого хоёр арай нэг өөр ах шүү. Америкуудынх бол ер нь бол одоо технологиг хөгжүүлэх тал руу. Энийг зүгээр хөгжүүлъя. Хэтэрхий их хорооцээр янз янзын юмыг одоо бид нар яаж хэрэггүй. Энд чи өөр ингээ боожож хөгжөөд ингээ цаашаа явах хэрэгтэй. Тэгээ аяндаа ингээ кейс бай кейс асуудлыг шийдээд ингээ аяндаа зэгцрээд ингээ ойлгомжтой болно. Европынх бол аль эрт ингээ нөгөө хүүхний мэдээлэл тийм хамгаалалт гэдэг ингээ явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань яг л нөгөө алийг илүү чухалчилж үзэх үү? Тухайн одоо улс орн төв өөртөө юугаа хөгжүүлэх гэж анхаарах чинь эсвэл хамгаалах тал руугаа байна уу гэдэг юм уу ингээл энэс л хамаарна л да. Тэгэхээр яг л оюуны өмчийн асуудлыг бол мэдээж маш том сэдв. Зөвхөн та нар ингээ бодъё л доо. Програм хэмжээний код одоо бол жишээ нь маш сайн генерат хийдэг болсон AI модулууд. Тэгээ энэ бол жишээ нь бид өөрөө хардж байгаа байхгүй юу? OpenAI, Cloud эднэр бол маш мундаг. Эднэр бол интернет байгаа гэхээсээ илүү Microsoft жишээ нь GitHub-ыг эзэмшдэг те. GitHub дээр одоо бүх девелоперуудын код л үйж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маш их код бол тийшээ очиж гинэ л гэсэн.
Тэгэхээр энэ бол нөгөө хүмүүсийн бичсэн олон 10 жил бичсэн кодны ноу-хау шууд тийш болчих жоох байхгүй. Тэгэхээр иймэрхүү юмнууд бол угаасаа ингээл гарах юм шиг. Энэ одоо юу гэдэг вэ? Тийм студио яг Ghibli-гийн хувьд холбогдож ярихад за ChatGPT ч одоо яг тэрийг одоо 4 модельч одоо зураг генерат хийдүүлчлээ. Тэгээд яг тэр стайлаар айгуу гоё ингээд чинь те. Угсаа хүн болгон энэ одоо бүтээл дуртай хайртай. За хоёр марагдж байгаа. Хоёр өнцгөөс харах хэрэгтэй. OpenAI-ийн өнцгөөс болохоор одоо энийг нь оруулаад ингээд ирчихэ. Зохиогчийн өмчийн өнцгөөс харахад болохоор энэ ч мэдээж асуудалтай л да. OpenAI гэхдээ ингээд гоё. Одоо жишээ нь дөнгөж өчигдөрхөн байна уу те. Sam Altman Twitter дээр бичиж байна. Манай одоо GPU-нууд баг ингээд шатлаа энэ төр гэл те. Тэгснэ юу гэдэг чинь урьдчил 2024 онд ч одоо ChatGPT дөнгөж одоо шинэ хөлбөрөөр танилцуулж хахад шинэ аппликейшн чинь гаргаж хахад 5 өдрийн дотор 1 сая хүн одоо хүрсэн гэдэг те. Тэрүүгээр рекорд энэ төр тогтоож байна. Гэтэл өнөөдөр өчигдөр бас ярьж байгаа твит дээр нь 5 цагийн дотор 1 сая хүн орж ирлээ гэж байгаа байхгүй. За бас өглөөхөн байна уу? Нэг твитээс нь тэр нь болохоор одоо ингээд үнгөө хөлбөр дээр нь бас энийг боломжтой болгочих. Гэдэг чинь ерөөсөө нэг сорон зэмт ингээд шинэ хэрэглэж хэлдэг чинь ашиг бол амар болж байна ингээд явж байгаа. За нөгөөдлөөс студио Ghibli-г ингээд харахаар энэ бол шудраг биш удаа. Яг бол өөрсдийнх нь нэг бүрчлэн гараар ингээд бичиж одоо зурж ингээд яаж байгаа процесс явагдаад байгаа. Яг хуу шийдэл бол технологиор болон шийдэх ёстой байсан. Энэ жоохон цаг олоогүй зүйл. Web 3 гэдэг технологи гэдэг NFT гэдэг байдаг те. Нэг хэсэг ингээд яаж байгаа одоо жоохон дамжирчлаа. Энэ чи яг одоо юу байхгүй юу? Энэний одоо solution байгаад байгаа байхгүй юу? Зүгээр төрүүлээ гараад ирсэн. Гэхдээ яг энэ асуудлыг болон шийдэж байгаа юм шийдэл байгаад байгаа юм л да. Тэгээ удахгүй яг энэ трендэрээ бас явах юм болов. Яг ерөнхийдөө яг өнөөдрийн байдлаар бол айгүй юм саарл байгаад байна. Stable Diffusion гэдэг модель Midjourney гэдэг бас нэг компани зураг генерат хийдэгтэй. Энэ компаниуд чинь уран бүтээлчд эднээс их шүүхдэг бод эхний байдлаар бол ялцсан энэ тохиолдол байгаад байгаа. Гэхдээ яг эцсийн шийдвэр гаргаагүй юм. Яг өнөөдрийн байдлаар юм байна. Тэгээд цаашдаа яаж явах юм сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь агентын системийн дараагийн үе нь бас мулти агент гэдэг те бүр илүү олон агентуудыг хооронд нь холбосон системийг бол тэгж нэрлээд байгаа шүү байна. Тэгэхээр миний хувьд болохоор медиагийн хүний хувьд болохоор бас ингэж ойлгоод байгаа. Текстийг нь AI бичээд тэгээд дуу оруулаад тэгээд дүрсийг нь бас ингээд генерейт хийгээд тэнгуулаа тэрийг нь шууд одоо энэ Adobe-тай адилхан эдит хийдэг програмууд дээр шууд AI агентын систем нь өөрөө ингээд эдитлээд тэгээд бүр ингээд экспортлоод гаргаж ирдэг. Тийм 90 үеэр бид нар баг ирж байгаа юм шүү. Нэг 2-3 жилийн хугацаа үлдсэн болов уу гэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ мулти агентын систем гэдэг нь ер нь юу гэлж байгаа та нэг тайлбарлаж байна. Яг мулти агент дээр хоёр агуулга харагдаж байгаа. Нэгдүгээрх нь мулти агент гэж байгаа, мулти модел гэж байгаа. Мулти модел гэдэг нь болохоор яг олон модулуудыг ашиглаад тодорхой таскийг хийхтэй. Төрний хэлсэн шиг текст модель ашиглаж байна, зургийн модель ашиглаж байна, өөр одоо ямар модулууд үү. Ингээд олон модулуудыг ашиглаад тодорхой нэг таскийг хийдэг. Энэ бол яг мулти модел гэдэг үг болж байгаа. Мулти агент гэхээр яг сая нэг агент үүсгэж шүү дээ. Нэг агент маань олон агент зэрэг ажиллана л гэсэн үг. Олон агентууд бол хоорондоо коллаборашн хийгээд хоорондоо хамтраад тодорхой таскын төлөө ажил явуулна. Жишээ нь одоо агуулгын систем байлаа гэхэд агуулгад одоо агуулгын бараа менеж хийдэг маш олон агентуудыг үүсгэж байна. Тэр агентууд гэхдээ хоорондоо айгуу зөв ойлголцож таска хийх ёстой шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар том явж байгаа. Би бол тэгж л ойлгож байгаа. Тэгэхээр энүүдээс сухад ер нь одоо энэ за агентын систем ингээд хөгжөөд тэгээд ер нь томоохон технологийн компаниуд тус бүртээ өөрсдийнхөө химлойны загвараа гаргахтаа за мөн энэ агентын системүүдийг танилцуулахдаа үзүүлэлтүүд нь ингээд давсан гэл те бид нар тэдний системийг ингэж давлаа бид нар хамгийн хүчирхийг хийлээ хамгийн өндөр гүйцэтгэлтэй манайх байна гэл за хамгийн сүүлийн мэдээлэлээр Google-ийн Gemini 2.5 Pro гэдэг загвар нь бол хамгийн сүүлд гараад тэгэл бид нар бас ингээ хамгийн хүчирхийг хийнэжлээ гэл ер нь энэ химлойны загваруудыг энэ агентын системүүдийг хэмжих гүйцэтгэлийг нь хэмжихийн тулд ямар систем жишээнүүдийг ашиглаж ингэж хэмжиж байгаа. Энийг хоёр хувааж ярьсан зүгээр. Яг нөө загварынхан модельийнхэн перформансын одоо үзүүлэлтийн төвшөнд яг агент гэдээ явал бас өөр болчихно л да. Зүгээр яг бэлэн загварууд одоо ингээд гарч ирж байна. Тэгээд академикийн одоо ингээд дата сетүүд байна. Тэрэн дээр ингээд үр дүнгээр өрсөлдөд явж байгаа. Угаасаа нэг юм бенчмарк бол байх хэрэгтэй баг. Энэ бас жоохон ингээд түрүүн хэлжсэн шиг саарл одоо бүсэлчээд байна л да. Яг одоо ихлээр сургаж явах явцдаа тэр бенчмарк чи аль хэдийн ороод ирсэн юм шиг тренинг датад ороод ирсэн бол тэр чинь цээжилж байна гэдээ явж байгаа байхгүй. За тэр нэг байна. Нөгөө талаас бас жоохон сонь зүйл харагдаг.
одоо угаасаа ингэж маркет хийж одоо хоорондоо өрсөлдөн л доо. Тэр бол угаасаа ойлгомжтой зүйл. Гэхдээ яг хичнээн одоо нэгдүгээр байранд байна гэсэн модулуудыг яг тэр чигээр нь одоо чинь аваад ашиглахлаар яг амьдралын одоо миний өдөр тутмын амьдралыг шийдэж байгаа юм гэхээр бас биш болоод байгаа. Тэрэн дээр бас ингээд наан цаана ороод ирдэг байхгүй. Тэр энэ дээр бол яг бас тэгж бас итгэж болохгүй юм уу? Жохон хэцүүсгөө. За яг эйжентийн хэсэг ороод ирэхлээр эн чинь бол нэг хүний одоо гүйцэтгэж байгаа үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэв. Гэхдээ одоо яг хүнийг replace хийх юм тийм. За multi agent ороод ирэхлээр сая ерөнхийдөө тайлбарчлаа. Агент болгоно өөрийн гэсэн үүрэг ролтой. Тэгээд таскуудыг гүйцэтгэж эхэлнэ. Тэгээд хамгийн гол нь нэгэнтэйгээ ярилцаад одоо. Тэгээд саяхан биднес жижигхэн нэг демо хийжсэн тэр нь болохоор тендерийн одоо чинь шалгуулчих юм уу тийм. Ингээд маш их цаг ордог нөө компаниудыг шалгуулах болоод. Тэнгүүд одоо жишээ нь яг тендерийн шалгуулж байгаа байгууллагад нэг эйжент гаргаж өгөөд тэр requirement одоо тендерийн бүх одоо шаардлагуудыг өгөөд энийг мэддэг болчихж байгаа тийм. За нэг өрсөлдөж байгаа компаниудын материал ирэнгүүт тэр болгон дээр тусад нь бас нэг эйжент үсгээд энэ гурыг ярилцуулж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тэрийн яг гол тендерийн одоо эйжент нь бусдаасаа мэдээлэлүүд авч жагаад тэгээд нэг юм өснэгтэн датаагаар за ийм компаниуд хүний нөөцүүд юм байна. Үндэсний шаардлагууд бол ингэж хангаж байна гэдэг. Яг зөв мэдээлэл нөгөөд хамгийн сүүлд нь одоо эцсийн шийдвэр биш шүү. Энэ болохоор recommendation буюу санал болгож байгаа байхгүй. Энэ компанийг ийм шалгуураар энэ зөв гэж бодож байна гэдэг ч юм те. Гэж бас явж байгаа юм. Яг эйжентийн одоо гүйцэтгэлийг яг яаж хандах вэ гэхээр энэ зүгээр яг бодит бизнесийн хэр импакт өгж байгаа тэрнээс л одоо ер нь ашиглална гэсэн үг. Биднээс яг дөнгөж эхэлж байхад бол Австралид одоо иншуранс даатгалын салбарт эхэлж ирсэн. За тэгээд даатгалын салбарт бол underwriting буюу даатгалын ажилтан гэдээ ойлгочих болно тийм манайхаар. Тэгээд нөхдөл одоо юу гэдэг байсан бэ гэхээр маш олон зүйл хийж байгаа л да. Гэхдээ хамгийн ихний ажил нь болохоор тухайн одоо даатгуулагчийн материалууд ингээд ирэхэд тэндээс дата цуглуулдаг ажилтай. Зүгээр дата шивдэг, data entry одоо тийм ажил байгаа юм л да. Гэхдээ тэр нь одоо PDF-ээр юм уу, Word-оор тэгэл янз бүрийн сувгаар орж ирнэ тийм. Тэг имэйлэр ч нөө портлоор нь ч нөө ингээд ирж байгаа. Тэгээд нэг нийтдээ зөвхөн нэг аппликант одоо даатгуулагчийн материалыг цуглуулахад нэг ойролцоогоор 225 жишээ нь дата фил цуглуулж байгаа. Нөө first name, last name нэрнээс нь эхлээд бүр цаашаа одоо санхүү гэж ядамж энэ төр гэдэг. Тэг ингээд явсаар л нэг одоо материал дээр ойролцоогоор 25 минут зарцуулаад байгаа байхгүй. За тэгээд нийтдээ жилдээ нэг 43 мянга орчим ингээд материал одоо ингээд гүйцэлдүүлдэг гэж байгаа юм. За тэрэн дээр нь биднээс нэ эйжент яг оруулж гисэн. Тэгээд ойролцоогоор 12 одоо ийм даатгалын ажилтан байсан. Тэгээ биднээс ингээд цуг хамтарч ажиллаж байгаа. Биднээс яг ямар асуудалтай гэдгийг ойлгоод тэгээ эйжентүүд оруулж ирснээр нийт 717 мянга орчим доллар зарцуулдаг байсныг 3 мянган доллар болгоод буюу 200 дахин багасгаж байгаа юм. Импактууд 25 минут чинь 15 секунд болж багасж байгаа байхгүй нэг аппликейшн дээр. Ингээд бодит импакт ингээд үзүүлж чадсан. За яг түрүү ярьжсэн технологич бас эрэг болон сөрөг талтай гэдэгсэн тийм. Тэгээд 12 ажилтны маань хагас нь одоо ажилласаа ингээд юу лей оф хийгдээд ингээд бас гарцсан. Тиймэрхүү тохиол бас гарсан л да. Тэр хүн биднээс бол бас жоохон юугээс яг бол өдөр тутамдаа банк ингээд цуг ажилладаг stand up энэ төр суугаад бүх одоо knowledge-ийг нь мэдэж аваад тэгээд эйжентийг оруулаад ингээд тэгээд нэг юм бас юунод бол байд юм билээ. Тэгэхээр энэ яг энэ агент системийг бас зөвхөн гадаадын технологийн компаниудаас хөгжүүлээд байгаа зүйл биш. Монголчууд Монголын маш олон технологийн компаниуд за мөн том байгууллагууд өөрсдийнхөө дотоодын системүүдэд бол аль хэдийн ашиглаад эхэлж гисэн байгаа. Тэгэхээр Монгол группийн хувьд бол яг одоогийн групптэй бас агент систем хэмэл уян дата анализ эдрийг ер нь ямар байдлаар яаж ашиглаж байгаа. Та тэр талаар хуваалцаж болох нээлттэй мэдээлэлсээ бидэнтэй хуваалцвал. Бид нар бас нэлээд эрчимтэй ажиллаад явж байгаа. Ер нь бол яг манай Монгол группийн хувьд бол тоног төхөөрөмж IT-ийн дэд үтцийн чиглэлээр анханасаа үйл ажиллагаа явуулаад за сүүлд нь програм хангамжийн чиглэлээр 20 жил үйл ажиллагаа явуулсан. Томоохон системүүдийг нэлээд хийсэн. За ингээд бид нар 15 16 оноос ерөнхийдөө AI data гэдэг юм бол ирээдүй болох юм байна. За энэ рүү бид нар анхаарахгүй болохгүй нэгэд яг тусгаалаад датаны чиглэлийн компани агуулад 15 оноос хойш ажиллаж байгаа. За ингээд манайхны хувьд бол өнгөрсөн хугацаанд нэлээдгүй ажил хийлээ. Жишээ нь оюутлууд ирэхэд манай 20 хүн яг энэ дата чиглэлээр ажиллаж байна. За нэлээдгүй газрууд бид нар яг дата дэд хүчийг байгуулж өгч байна. Одоо томоохон төрийн байгууллагууд байна. Жишээ нь татврын ерөнхий газар дээр бол бид нар big data дэд хүчийг байгуулж өгөөд татврын ерөнхий газар ч өөрөө 4-5 том системтэй шүү дээ. Тэгэхээр тэр системээс орж иж байгаа бүх датаг нэгтгэхэд нэг цуул болгоод за эндээсээ нөгөө бүх BI нь байна уу, AI нь үү те ийм ажлууд хийгдэж явж байгаа. За энэ дээр саяхан бас тэр татврын ерөнхий газрын дарга нар нь бас ярьж ирсэн яг саяхан хэлж байгаатай адилхан ийм автоматжуулалтын ажлууд маш их хийгдээд нэлээд бүтээмжийн
Тэгээ дээрээс нэмээд нөгөө хүнтэй тулж ажиллах юг багасч байгаа байхгүй. Одоо чинь татврын байцаагч нь өөрөө татвар төлөгчдөрөө шууд ингээ очиод нөгөө битээр ажиллахын шал өөр шүү дээ. Алсаас агентээр ийм AI-ийн цууртай ийм системээр явуулахаар тэр чинь алсаас бүх юм хянаад эргүүлээд нөгөө шаардлага тавиад явахаар энэ чинь шал өөр төвшөнд босч байгаа байхгүй. Тэгэхээр ийм давуу талууд бол үүсэж байгаа. Бидний хувьд бол тэгээд яг хуу энэ дээр ингээд суураас нь найдварлах компаниудтайгаа ажлыг гэсэн ийм бодолтой явж байгаа. AI агент руу хүрэхийн тулд тэгэхээр бид нэр яг суур дата дэд үтсээр сайн байгуулж байгаа шүү дээ. За AI агентийн фреймворкуудыг бид нар зөв сонголттой юм. За фреймворкоо сонгоод ирчих юм бол дээдлэлт нь яг хуу манай дээр бол батны нэг том явж байгаа чиглэл нь яг энэ агентийн арай өмнөх чиглэл робот процесс автоматжуулалт гэдэг RPA гэдэг тийм. Энэ бол яг ингээд агентыг бодох юм бол зүгээр нэг давтагддаг үйлдэлийг маш одоо хялбар болгоод бичлэг хийгээд саяхан хэлж байгаа жишээ нь дата шивэх мэдээллийг бол зүгээр робот процесс автоматжуулалтын тусламжтай бид нар бүгдийг хийгээ явуулж байна. Одоо Монголд бол энэ бол нэлээд олон байгууллага ийм руу орцсон бүтээмжтэй явж байгаа. За энэ дараагийн шат болох яг робот процесс автоматжуулалтын ийм давтагддаг үйлдэлээс илүүтэйгээр яг агент руу орох гэдэг дээр бид нар яг агентийн фреймворкуд маш эрчимтэй одоо хөгжөөд явж байна л да. Одоо Мазайла бол чинь мундаг ингээд яг өөрийн агентийн фреймворкыг үүсгэж явж байгаа ч гэсэн. Тэгэхээр ийм фреймворкуд бол нэлээд одоо дэлхийд даяар хөгжөөд энэ дараагийн 1-2 жилд бол нэлээд юм болох гэдэг. Тэгэхээр энэ фреймворкуд ингээд хүрээд ирэхээр энэ language model чинь бол хамгийн суур доотлын юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нь яг ингээд ухтраад дараагийн ажлууд хийгдээд явна да. Тэгэхээр Мазайла-ийн хувьд бас офсгүй стартап байгаа тийм. Өөрсдөө офслтгүй бүгдээрээ алсын занаас ремотээр ажилладаг. Тэгэхээр ер нь бол бас энэ технологийн бас юникорнуудын хувьд бас нэг хэд хэдэн ингэж ийм хэм маягаар ажиллаж байгаа стартапуудаас ажиглаж байгаа. Телеграмын хувьд бас 30-40 хүн л ажилладаг гэдэг ч юм уу. Хэдэн зуун сая хэрэглэгчтэй мессежний платформыг ингэж ашиглуулах гэх тийм. Танаа компани хувьд бас ер нь сүүлийн үед ямар системүүд дээр ажиллаж байна. Ер нь ингэж ажиллах нь бас ямар үр дүнтэй байна вэ? Энэ туршлагаас бас бидэнтэй болцсон. Яг стартап одоо нэг хүний бүтээмж чинь 5-10 зарим тохиолдолд бүр 100 ингээд байх боломжтой болчиход байгаа юм л да. 7 хоног сар ажилладаг байсан зүйлийг чинь нэг өдөрт ер нь хийчихэд байгаа байхгүй. Тэгэхээр хурд бол угаасаа дэлхийд ихэнд энэ dynamics маш хурд хөдөлж байна. Тэгэхээр яг тэр орчинд л биднээс байгууллаар адилхан л үзэх хэрэгтэй. Магадгүй л юм тийм. Тэр утгаараа би яг зүгээр ажилчтай бол одоо сүүлийн үеийн түүл AI түүл мөдлөд ингээд ирлээр нь авч яваад ер нь л үр бүтээмжийн бол айгуу яадаг. Дэмждэг. Тэгэхээр ремотоор ажиллахын нэг сул талч одоо яг биеэр ингэж уулзах чадахгүй болохоор communication асуудал бас үүсдэг. Тэгээд тэрийг яг янз бүрийн түүл ашиглаж биднээс илүү efficient болох. Зарим тохиолдолд биеэр ингэж уулзах шаардлагагүй тийм. Stand up дээр жишээ нь хин юу хийж ингэж гэдэг асуулт баг хэрэг болчихж байгаа. Угаасаа ингэж харагдаж байгаа юм тийм. Ингээд явцдаг. За манай дээр яг сүүлийн үед хөгжүүлж байгаа зүйлүүд маань болохоор яг agent-ийг одоо автоматжуулалт одоо холиод оруулж ирж байгаа. Тэгэхээр хамаагүй одоо бизнесийн маш том асуудлыг шийдэж болох гэдэг юм л тийм. Түрүү ярьжсэн RPA гээл тийм. Тэгээ RPA-ийн хувьд яг нэг асуудал байдаг нь л доор мундаг юм хүчтэй технологи. Гэхдээ нэгдүгürt зөвхөн хүснэгтэн ч юм structured датан дээр ажилладаг байгаа юм. За хоёрдугаар талаар процессыг хэдий автоматжуулсан гэсэн бизнес маань угаасаа ингээ байнга өөрчлөгдөж идэг. Дунд нэг өөрчлөлт орчмод дахиад ихнээс нь идэг юм уу тийм ингээд өөрөөр хэлбэл өөрчлөлтөнд ингээд бас тийм сайн биш байгаад байна л да. Тэгэхээр яг энэ дээр эйжентүүд маань илүү уяатан байж бас чаддаг юм талууд байгаад байгаа юм. За манай дээр яг биднээс эцсийн зорилго vision маань болохоор хүн бүрт AI-ыг хүртээмжтэй болгож одоо хүмүүс өөрсдөө эйжент болох нэг юм зорилготой байгаа. Тэгэхээр мэдээж хэрэглээний хувьд л амархан байх хэрэгтэй. UI, UX нь маш тодорхой байх хэрэгтэй гэдэг ингээд янз бүрийн чаленжууд тулгарч байгаа юм. Яг биднээс сүүлд хийснээр бол юу гэдэг чинь яг үндэ манайхыг хүн болгон бас биш байгаа юм. Илүү нэг бол IT-ийн хүмүүс байж болж байна. Эсвэл жоохон tech savvy буюу бизнес аналист ч юм уу маркетингийн хүмүүс. Гэхдээ нэг юм технологи жоохон дурлсан ч юм уу тийм ийм хүмүүс орж ирээд янз бүрийн автоматжуулалтаа хийж чадаад байгаа юм. Тэгэхээр нөгөө хүмүүстэй яаж хүрэх вэ гэдэг. Тэрэн дээр биднээс хамгийн сүүлд одоо оруулсан фичер маань болохоор Copilot оруулаад ирсэн. Мазайла-ийн Copilot. Тэгээ санаа нь болохоор одоо юу хиймээр байгаагаа бичгэн л дээ. За юу гэдэг чинь имэйл, Gmail-ээр орж ирэх болгонд энийг одоо санал гомдол хүсэлт ч юм уу ингээд англиад буцаагаад манай багийн тэр менежер л ингээд байна гэдэг ч юм уу. Гэхдээ тэр нь бас уяатан хин гэдгээс хамаарна. Тийм. Яг бизнесүүдэд оруулаад ирэхлээр бас нэг асуудал айгүй их тулгарч байна. Уучлаарай. Тэгж бас ингээл эйжент оруулаад бүх юм ажиллаа хийлгээд байдаг бас зүйл биш л байдаг л да. Бодит байдал дээр бол эн чинь хүнтэйгээ хоршиж ажиллах тийм шаардлага их гарч ирдэг.
За төрийнх нь нөө хувийн хвшлээ нөө ерөөсөө ялгаагүй approval буюу одоо зөвшөөрөл авах процесс заавал орж ирдэг тийм. Тэгэхээр биднээс зорж байгаа зөвлөлөөр нэг ажлынх нь 70-80% эйжентээр хийлгээд за тэгээд яг хүн орж ирэх шаардлагатай бол тэрэн дээр нь approval процесс орж ирээд ингээд бас иймэрхүү талаар нөө human in the loop гэдэг элемент байдаг та. Тэрийг ерөөхдөө оруулаад ирж байгаа. Тэгэхээр нөө бизнесийн хувьд бол энэ лөө ятан болдог иймэрхүү талууд бас байдаг. Гурлаа өргөжлүүлээд AI-ийн талаар ярилцъя гэж бодож баг зэрэг хэдийгээр энэ сэдвд технологийн салбарын хамгийн одоо хот сэдвүүдийн нэг ч гэсэн бас хүрэхэд магадгүй хол байгаа юм шиг эсвэл хитрхи ойртсон юм шиг хүм мэрэгчлүүдийн яриануудыг сонсохоор бас янз байгаад байгаа. Тэгээд бас сүүлийн ярьж байгаа жишээнүүдийг дурдвал бас OpenAI-ийн гүйцэтгэх захирал сайн майлт маань бас 25-26 онд бид нар барыг хийж магадгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. За Google-ийн өнгөрсөн жил бас химийн Нобелийн шагнал хүртсэн Demis Hassabis гэдэг яг Google-ийн химийн оюуны хөгжүүлэлтийн багийг нь ахалж байгаа эрхэм байгаа. Энэ хүн болохоор 5 жилийн дотор бол ерөнхийдөө боломжтой шүү гэж өнгөрсөн жил ярьсан байх жишээ нь ч юм уу. Тэгэхээр ер нь 29 оноос өмнө бол бид нар ер нь хүний оюун ухаантай тэнцвүүц хэмжээний ерөнхий химийн оюуныг хөгжүүлчих юм шиг байна гэж ер нь бол олон улсад бол харж байна. Тэгэхээр бид нар бас яг энэ систем дээр ер нь яаж хандах хэрэгтэй вэ? Таны байр суурь бас AI-ийн хувьд бас ямар вэ? AI бол угаасаа одоо AI үүснээс хойш одоо хүн төрөлхтний өсөж байгаа хамгийн гол эцсийн зорилго шүү дээ. Тэгэхээр AI-ийн хувьд бол яг өөртөө адилхан маш олон янзын мэдээлэл байгаа. Уул нь бол дэх нь хэдэн жилийн өмнө бол нэг 2050 он гэж ярьдаг байсан. Одоо бол ерөөсөө маш наашилсан. 2030 он эсвэл баг үүссэн хийгдчихсэн хүмүүс мэдэхгүй явж ич магадгүй энэ том компаниуд ч бол аюултай шүү дээ. Өөртөөхөө бодлогыг энийг яаж гаргаж ирэх вэ? Ямар байдлаар ашиглах вэ гэдэг ингээд явж явах жишээтэй байх магадaltaй. Зүгээр одоо өнөөдрийнхээ ингээд хөгжлийн хурдыг нь харахад жишээ нь language model дөнгөж 21-22 онд гарч ирсэн дээ. Энэ бол зөвхөн нөгөө текстэн дээр ингээд хариу үйлдэл үзүүлдэг, текстнээс нэг хэв загвар паттерн судлаад респонс үзүүлдэг ийм хэмжээнд байсан бол өнөөдөр эйжентээр явж байгаа гэдэг чинь ерөөсөө reasoning буюу учир шалтгааныг олоод дүгнэлт гаргаад шийдвэр гаргах гэдэг шүү дээ. За одоо ингээд хүн рүү төгөх дараагийн эйжентнийх нь бол хүн шиг зорилго тавьдаг creative өөрөө бүр ингээд за би таска өөрөө тодорхойлоод одоо бол ихэнх AI агент системүүд бүгд reactive байгаа шүү дээ. Бид нар их л зааж өгөөд за ийм хийшүү тэгин шүү ингэн шүү гэд. Гэтэл яг хүн рүү төхөөд ирвэл өөрөө зорилго тавиад өөрөө ингээд таска хийгээд явдаг болоод эхлэх юм бол тэгэл яг AI руу төгч юм гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр бол бас нэлээд орцсон болов уу гэж бодож байна. Энэ од энэ дээр ямар байр суурьтай байгаа. Чиний бас дөнгөж саяны ярьж ирсэн хүн агент систем хоёр ингэж хоршиж ажиллаж байгаа гэж байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо нөгөө нэг хоршиж ажиллаж байгаа хүнийг нь баг байхгүй болох гэдэг шүү дээ. AI гараад тэгэхээр тэгж ойлгож чинь. Тэгэхээр чиний хувьд бас энэ AI дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Тэг яг AGI яг AI гэдэг чинь одоо нөө амар олон зүйлийг хэлээд байдаг байхгүй юу? AGI дээр бас definition одоо яг яаж тайлбарлагдаад байна. Тэр өнцгөөс хүмүүс бас өөр хараад өөр тайлбарлаад байх шиг байна. Яг миний хувьд нөө энэ бол жоохон хол байгаа зүйл гэж бодоод идэв зүгээр. Гэхдээ энийг бол нөө судлаачид маань төрүүлж гарна. AI аягүй сонирхолтой филд шүү дээ, тийм. Судлаачид маань юу гэж вэ? Тэндээс гарсан зүйлээрээ удирдах гэж одоо ийм төрлөө байгаа юм. Тэгэхээр яг судлаачдын зүгээр үгийг харахаар одоо жишээ нь гэдэг чинь Meta AI-ийн одоо AI chief CNN гэдэг одоо мундаг архитектурыг анхны нөө тог гараар бичсэн тог ингээд зураг байдлаар оруулахад таньдаг энэ моделийн архитектурыг гаргасан Jan LeCun гэдэг хүн болохоор ерөөсөө болоогүй. Энэ бол юу no way there is no way гэж аахгүй ерөөсөө боломжгүй зүйл гэдэг. Тэгэхээр яг нөө юу харагддаг л да нэг юм дутуу байна гэж. За тэгэхээр өнөөдөр LLM-ийг зүгээр бодглохлоор интернетээр сургаад за дараа нь ингээд хүний одоо preference-ийг бас сургаад ч гэдэг юм тийм. За supervise энтергээд зааж өгөөд ингээд маш их ажиллаж байгаа, зарлуулж байгаа. За тэгээд тэр моделийг одоо юу гэдэг чинь за DeepSeek бол юу гэдэг чинь 678 биллион параметртай модель гэж байна шүү дээ. Тэр өөрөөр хэлбэл юу гэдэг нь тэгэхээр интернет гэсэн юм knowledge-ыг компресс буюу ингээд чихэд байгаад байгаа байхгүй нэг жижиг зүйлрүүтэй. Тэгэхээр энэ компресс хийгээд чинь өөрөө ер нь яг энэ AGI-д хүрэх зам юм уу гэхээр маш олон хүмүүс ер нь үгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр something is missing буюу ямар нэг юм ингээд яг дутагтаад байна. Тэр нь одоо уламжлалт symbiotic AI орж ирэх юм уу? Эсвэл энэ generative AI-тай төстэй бас нэг зүйл гарч иж хоршоод ингээд яг явах юм уу ч гэдэг юм тийм. Яг хэрэглээнд бол яах бах. Ойрын тэр одоо 25 26 онд ч юм уу яг нэг specific тодорхой таскыг айгуу сайн хийждэг хүнтэй төстэй ингээд хийждэг. Тиймэрхүү эйжентүүд бол нэлээд орж ирэх бах. Зүгээр яг AGI одоо хүн шиг ингээд ярилцаад тэгээд
Тэр бол мэдгүй байна. Тий. Одоо яг л бид нар чинь код мод бичээд ингээд яаж яхахаар AI ч одоо программистуудыг replace хийх гэдэг ингээд яг бодтол тэр амар холоогод байгаа байхгүй. Яг гэдэг чинь нэг 4000 line of code ингээд харснаа. Тэрнээс цаашаа ингээд одоо ажиллагаа байхад ирдэг ч юм уу тий. Тэгэхээр ер нь бол тий memory management интергээд за тэгэл доор нь одоо resource-ыг шаардна. Яг өнөөдрийн байдлаар Nvidia ч одоо ингээд зөнхлөөд хамгийн барьчаад байна шүү дээ. Иймэрхүү үед бас хурд ингээд бомлогдож байгаа юм шиг бас нэг иймэрхүү дөр зураг харагдах юм л та. Тэгэхээр 2 сард болсон Data AI конференцийн талаар тэн дээр бас ингээд дурддагчсан хамгийн чухал зүйл бол мэдээж Монгол улсад хэмэл оюуны шин data төв баригдах төслийг хэрэгжүүлнэ гэж бол цахим яамнаас бол мэдээлсэн байгаа. Тэгэхээр Монгол группийн хувьд бас өөрсдийнхөө датануудыг бас яаж хадгалж хийж байгаа бас нэг мэдээлэл сонсоод бас танай группийн хувьд бас шинэ дата төв бас барьсан гэж дуулдаж байсан. Тийм, манайх шинэ дата төв бариад одоо нэлээд хэдэн жил болж байгаа. Тийм, тэгээд дата төв дээр бидний анханасаа бодсон юм гэвэл яг л юм датаны өсөлт, AI өсөлт энэтэй уялдуулаад эхэлсэн гэсэн үг. Тэгээд өнөөдөр бол бас нэлээдгүй ялангуяа стартап компаниуд, ер нь бүх төрлийн компаниуд өөрсдийнхөө дэд үтцийг манай дээр байршуулад ингээд ажиллаа явж байгаа. Бид нар бол мэдээж нууцлал аюулгүй байдал хамгаалалтын бол одоо хамгийн боломжтой хөвлөрөөр. Гэхдээ яг ингээд нөгөө угаасаа дата центрүүд дээр шинэ юм нөхцлүүд шүү дээ. Хэрэглэгч юу хоёр хоорондоо байгуулж байгаа гэрээ те агримент нь. За тэр гэрээн дээр бол бид нар аль хүртлээр бид нар хамгаалахгүй альнаас цаашаа цаадкаст нь өөрөө хамгаалах уу гэдэг. Энд чинь өөрөө аюулгүй байдал гэдэг чинь ер нь бол маш төвөгтэй ийм том сэдв болсон явж байгаа байхгүй. Датаны хувьд бол бид нар бол тодорхой ажлууд хийгдэж явж байгаа. Яг нь Монголын зах зээлээ харж байгаа бид нар ийм клауд хэлбэрийн дата үйлчлэгээ зарим юмнуудыг танилцуулах уу гэсэн судалгааны шатнд ажлууд бол явж байна. Энэ бас дата төвтэй холбоотой зүгээр нэг юм чиний бодлыг асуухад энэ бас жоохон төвхтэй асуудал гэж магадгүй. Ер нь томоохон технологийн компаниуд, улс орнууд, байгууллагууд яг энэ дата төв байгуулах хөрөнгө оруулалтаа бол асар нэмэгдүүлж байгаа харагдаж байна. Зүгээр жишээд дуртахад Meta энэ жил 65 тэрбум гэдэг ч юм уу те, Microsoft 80 гэдэг ч юм уу те, ингээ бараг тоогоороо хоорондоо өрсөлдөд байгаа юм шиг те. Тэгэхээр энэ Монгол улсад ер нь энэ гадаадын хөрөнгө оруулалттай энэ томоохон технологийн компаниудын зардлыг, санхүүжилтийг нь аваад дата төв байгуулах боломж бололцоо ер нь хэр байгаа гэж харж байгаа. Ер нь хэр боломжтой гэж хардаг гэж байна. Ер нь бол боломжтой. Яг нэг зах зээлийн орчин гэдэг бас юм байна. Төлбөрийн чадамж юм те. Тэр attractive буюу одоо бас тэднээс хүсэмжлэгүйц бас байх л ёстой байх л та. Бизнесийн зарчмаар л угаасаа явагдана. За яг зөвөр би одоо Монгол хүмүүс биднээс дотроо байгаа нөөцөө уулын ашиглал бас зүгээр ах. Харьцангуй биднээс ч одоо Монгол групп маань одоо ингээд дата центртэй үндэсний дата төв гэдэг байна. За Intel Mobicom бас өөрсдөө байдаг. Сүүлд шунхлаа бас ингээд гарч ирж байна тийм. За яг дата центрүүд маань одоо яг GPU талаас бас юу гэж харж байгаа мэдэхгүй байна. Одоо ойр зүрийн гайгүй language моделийг ажиллуулчих гэхэлэр тэгэл $250,000 эхэлдэг ч юм уу тийм. Ингээд нэг юм их асуудал байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас яаж харж байгаа юм бол тэрийг одоо шийдэх ёстой байх. Нэг чаленжтэй өсөөгөө манай дотоодын дата центрүүд тулна. Нөгөө талаасаа одоо AWS ч юм уу, Google ч юм уу. За Google нэлээд бас үлээд орж ирж байгаа шиг байна тийм нэлээд. За байгууллагууд ч гэсэн тийшээгээ бас шилжиж байгаа шиг байна. Тэгээ яг нөө дахиад нөө хөвөний нууцтай холбоотой ч юм уу тийм дата энэ төр орж ирэхэд яг дотроо байх ч гэдэг юм уу. Бидний дотоодын мэдээлэл хадгалах гэдэг утгаараа бол тийм биднээс энэ дотоодын дата центрүүд энэ сорилтоо даавал явахаас өөр аргагүй байх. Зүгээр хувь өслөлттэй мэдээж нөгөө бас өрсөлдөөн энэ чинь тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Өрсөлдөөн байж эцэргэлж биднээс ялангуяа бидний шиг стартапууд үний одоо юм уу ятан болж ирнэ. Тэгэхээр гадны одоо жишээ нь cloud provider-ууд ч юм уу ороод ирвэл тэднээс ч одоо нөөц GPU энэ төр бол бас хангалттай байгаа тийм. Гэтэл айлал нь орж ирээсэй л гэсэн нэг тиймэрхүү бас бодол байна. Тэгэхээр сүүлийн асуултыг бас AI агентийн ирээдүйтэй холбоотой тавиад хоёроос энэ удаагийн хэлцүүлгээ дуусгахыг гэж бодож байна. Тэгэхээр яг энэ яг одоогийн байдлаар энэ сошиал орчинд харахад байгаа энэ Ghibli-гийн трендтэй холбоотойгоор маш олон хүмүүс за ChatGPT гэдэг зүйлтэй бас анхудаа танилцсан байж магадгүй. 7 хоног тутамд хэрэгжилж байгаа хэрэглэгчдийн тоо хамгийн сүүлийн мэдээлэлээр 500 сая доллар хүрсэн байна. Тэгэхээр өнгөрсөн 1 сард бол 400 сая байсныг бол санаж байна. Тэгэхээр маш одоо яг ингээд хамгийн олон хэрэглэгчтэй байгаа хэмэл оюуны платформ маань одоо ингээд сая 1 сард 100 саяар нэмэгдээд яваад байна. Тэгэхээр монголчууд ч гэсэн ашиглаж байгаа. Тэгэхээр энэ хилцүүлгийг үзэж байгаа хүүхэд залуучууд ер нь энэ хэмэл оюуныг агентийн системийг өөрсдийнхөө ажил сурлага
эдгээр дээр ер нь яаж ашиглах хэрэгтэй вэ? Хамгийн гол нь одоо бас ингээд зарим мэрэгжилтүүдийн анхааруулж байгаа зүйл нь хүн өөрөө шийдвэр гаргах ёстой шүү гэдэг зүйлийг айгүйх анхаарал. Гэтэл reasoning модель гэдээ гараад ирчлээ те бас ингээд учир шалтгаан логикийг нь тунгаан боддог ийм модулууд гараад ирчлээ. Тэгэхээр бид нар хэрэглээ талаас бас яаж анхаарах хэрэгтэй зэсрээс ахаас. Тэгээ ер нь бол яг хиймэл оюунаас бол одоо сая хэллээ гал цахилгаантай адилхан том нээлт болчихлоо шүү дээ. Тэр хиймэл оюун бол бид нар ингээд зүгээр нэг орхиод эсвэл сонгох юм биш болчих байгаа байхгүй. Энэ бол сонголт биш зүгээр орхоос байхгүй. Тийм учраас саяхан би өчтөрөөс уншиж ирсэн дэх хятадын бүх бүр нэгдүгээр анги гэлөө бүр цэцэрлэгч гэлөө хүүхдүүд хиймэл оюуны юу орно гэдээ бүр ингээд орцсон бэл. Ороод явж байгаа гэдэг. Тэгэхээр ерөөсөө бүх хүмүүсийн хувьд энэ чиглэлийн мэдлэгээ ямар нэг байдлаар одоо ямар сувгаар хэдин те бас дээрээс нь нэмээд байгууллагч төр компаниуч бизнесүүч төр төрч төр бүх хүнээс сургах гэдэг үг байна. Бид нар бүгдээрээ л AI-ийн эрэнд амьдрна. Тэгэхээр AI-ыг ашиглаж сурах, мэдэж сурах юу болоод байгаа юм цаана энэ бол зайлшгүй сонголт биш болсон учраас орхоос туулахаас өөр зам байхгүй. За хоёрт нь болохоор яг түрүүн бас хэлжсэнтэй агентуудыг ингээд ашиглаад явахаар хүний оролцоо маш чухал. Хүн ялангуяа ачуу хийдэг байх хэрэгтэй гэх тээ. Одоогийн төвшөнд бол агентууд бол region буюу учир шалтгааны нь болоод ингээд шийдвэр гаргаад явж байгаа. Гэхдээ агентууд дээр бол ингээд яг маш тодорхой зорилго өгдөг. Хүн чинь бол яг юм тодорхой зорилгоос гадна нюанстай буюу юм субъектив юмнууд маш их байгаа шүү дээ. Агентууд ч бол маш тодорхой бүр нэг юм инээдтэй жишээ байсан шүү дээ. Борлуулалт хийх ёстой. Борлуулалтын таргатал үүсгэх ёстой. Тэгэхийг бол агентууд бол хуурж байгаа ч гэсэн борлуулалт хийж магадгүй гэж байна. Тэгээ маш юм тодорхой зорилго өгсөн учраас customer service-тэй харилцаж байгаа нөгөө customer яаж ятгаж байгаа л ингээд борлуулалтаа нэмхийн төлөө явна гэсэн үг. Тэгэхдээ яг энэ дээр нөгөө нюанстай субъектив юмнуудын хяналттай байхгүй бол бас аюултай гэсэн. Энэ одоо жишээ нь бас нэг юм жишээ байна шүү дээ. Сая ингээд агентийн системийн хувьд бол борлуулалт хийлээ гэж бодоход худлаа ярьж байгаа ч хамаагүй борлуул нөгөө нэг гүйцэтгэлтэй өрхийн тулд юу ч хийж хамаагүй. Нөгөө талаас бас хиймэл оюуны hallucination гэдэг зүйл байгаа тий. Зарим худлаа ярьдаг, худал мэдээлэл өгдөг. Гэхдээ тэрийг яг ингээд өөрөө бодит юм шиг бас тухайн хэрэглэгчтэй хариулж өгдөг гэдэг ч юм уу тий. Тэр энэ бүгдийг бодолцоод бид нар ер нь хиймэл оюуныг бас яаж ашиглах хэрэгтэй байна. Тийм түрүүн таад нөө боловсролын одоо салбар гэдэг ярьсан тий. Тэнд оруулах. Би яг энэ дээр нэг жоохон миксэд одоо яг энэ төр гэсэн бас бодол байхгүй. Гэхдээ боломжтой байгаасаа гэж хүсдэг. Жишээ нь боловсрол дээр за хичнээн reasoning модель гэж гарч байгаа чинь та яг дурдлаа одоо hallucination гэдэг. Hallucination буюу AI маань худлаа яриад байдаг ч юм уу тийм юм тохиолдол гараад ирдэг байхгүй. Яг факт дээр үндэслэн биш юм. Тэгэл эн чинь зүгээр generate хийгээд шүү дээ. Тэгэхээр яг заавал бас үнэн байх албагүй байгаад байгаа. Тэр байтугай reasoning модельүүд маань хүртэл өөрсдөө нэлээд алддаг. Өнөөдрийн байдлаар жишээ нь. Тэгэхээр ингээд ялангуяа тоо хэмжээтэй мэдээлэлд байвал заавал давхар шалгах хэрэгтэй болчихж байгаа юм. За нөгөөдлөөс ялангуяа хүүхдүүдэд одоо энийг жишээ нь тийм ерөнхий боловсрол жишээ нь оруулъя гэвэл би хувьдаа жоохон энэ дээр жоохон бодосоо гэж бодож хүсдэг. Тэгэхээр одоо нэг тархины extension гэдэг юм тийм нэг л юм асуудал гарч ирмэл ингээ байнга асуугаад тэгэхээр нөө critical thinking биднээсийн гол чадвар хүн гэж одоо ялгарч байгаа. Энэ маань яг юу болох вэ? Ингэж бодож чадахыг одоо эсрэгээр ингээд боомлчих юм шүү дээ тийм. Тэгэхээр яг ерөнхий боловсрол энэ дээр бол ер нь жоохон хатуу одоо бодолтой байвал ер нь зүгээр болов гэж бодоод байгаа полисийн хувьд л. За яг нөгөө бизнес центр дээр бол одоо зарчим бол угаасаа тодорхойлчлаа бүгд хэлж байна. Хиймэл оюухан хүнийг орлохгүй. Гэхдээ хиймэл оюухан ашиглаж байгаа хүн таныг орлоно гэж байгаа. Тэгэхээр байгууллагын контекст дээр адилхан болчиход байгаа юм л да. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч цаг зав зарцуулан мэдлэг мэдээлэл олцсонд баярлалаа. Тэгэхээр хиймэл оюуны мэдээж дараагийн давалгаа бол агентийн систем гэж ярьж байгаа. За энийг ч гэсэн Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang бас 1-р сард болсон Consumer Electronics Show гэдэг Las Vegas болдог арга хэмжээ байгаа. Тэн дээр ч гэсэн ер нь бол маш томоор мэдээж бидний хөгжүүлж байгаа систем ч гэсэн бас ийшээгээ тооцоолын систем бас ийшээгээ явж байгаа шүү гэдгийг хэлсэн баг. Тэгэхээр аль талдаа бас бодолцох хэрэгтэй гэдэг ер нь бол зөвлөмжүүдийг өгмөр байна. Тэгэхээр Тэнгэр телевизийн хувьд технологийн панел хэлэлцүүлгийнхаа энэ удаагийн дугаараар агентийн системийн талаар ярилцлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.